You are here, moving in our midst. I worship you. I worship you. За You are here, өдөр өглөө оройн мэндээ. working in this. Тэгээд альба сургалт маань ерөөхдөө I worship you. Христэд биш хүмүүст ерөөхдөө зориулагдсан. Тэгэхээр одоо юу гэх юм You are here, нөгөө баримт баталгаа шаарддаг тийм яагаад гэж асуухгүй хүмүүст ерөөхдөө амьдралын чухал асуултууд хариулах зорилготой юм бүлэг уулзалтууд багтдаг. Энэ сургалт маань тэгээд дэлхийн улс орн бүрт бараг 160-аад улс оронд явагддаг байгаа. working in this. Тэгээд альба сургалтанд таасуулснаар I worship энэ олон асуултын хариулт болов Иесус Христийг таньж мэдэх болно. За альба сургалт маань яагаад альба сургалтанд ирэх ёстой вэ гэхээр нэгдүгээр альба сургалт маань 100% Христийг мэдгүй хүмүүс зориулсан. Христийг таньж мэдүүлэх зорилготой байгаа. За хоёрдугаар гэх юм бол амьдралын ямар ч хүн хэцүү чухал асуудал яагаад гэдэг асуудлуудыг мэдхийг хүсвэл та альба сургалтанд бас ирж болно. Энэ альба сургалтанд тэр асуудлуудыг хэрэглэж бас олж болно. За энэ байна гэдэг. За сайн санаа навд авъя би өнөөдөр яаж босуултаараа мөнгөд найзгаа удаа ирсэн. За сургалтанд суухад бас гоё юм байлаа. Асуултууд нь хөвчөртэй. Хаална гоё. Ох, сироп на бүр гоё. За өнөөдрийн альбаар бас гоё хөгжилтэй өнгөрсөн бас хоол нээр гоё л бэстлээ. За би болохоор ингээд ирэхэд бүр ингээд ирэх боломжгүй байсан байхгүй юу? Ингээд манай сургууль дээр үсгэлчин болоод тэгээд үсгэлчингээ хараа ингээд ангийнхаа хүмүүсээс одоо ингээд зөвшөөрөл авч байгаа. Би явах гэж байна гэд зөвшөөрөл аваа. Тэгээд бүр ингээд яарад орой хэд оног тэгээд завгуугаа ч гэсэн ингээд альбада цаг гаргаад зав гаргаад ирсэн байна. Тэгээд ер нь бол гоё юм аа. За ерөнхийдөө амар гоё ялаа. Утаснаас үнэхээр илүү амар гоё ялаа. Тэгээд зөндөө юм ойлголоо. Өнөөдөр хийсэндээ баярлалаа. За альбаа сургалт үнэхээр гоё байлаа. Тэгээд хамгийн гоё нь бас хоолнд байлаа. Ер нь тэгээд бусдын сонсоод байхад хоолнд гоё байлаа гэдэг шиг байна. Тэгээд бас асуултууд нь гоё байлаа. Тэгээд бас манай хөтлөгч маань гоё байлаа. Тэгээд ер нь гоё байлаа баярлалаа. За альба суусан гэвэл мэдрэмж өгөөд шүү дээ. Маш таатай байлаа тийм. Яг ингээд хүүхдүүдээ ингээд бас зааварч цаа өгөөд явахтаа маш баяртай байлаа. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх хүсэл залуучуудаа маш баярлалаа. Тийм. Түүнчлэн яг өдөртөж байгаа Түмэн авралын цэцгэгчтэй маш баярлж байна. Яг ингээд альбагийн гол утга санаа нь гэвэл хүн аврах тулдаа байсан болохоор маш баяртай байна. Яг түүнчлэн манай ширээнийх яг ингээд өөрсдөө яг дэлгэрэнгүй юмнуудаа ярьсан байгаа. Ерөөсөө нэгнээс ичиж санаа зовхон байхгүй. Тэгээд маш их баяртай байна. За баярлалаа. Альфад ирээрэй гэж хэлж байна. Дараа 7 хоногт ирээрээ ирэхгүй бол би гэрчж явж байна.